хорил. Хэдүүлээ Улаанбаатар хотод хэд жаахан байна. За намайг Батманлаа гэдэг Бадрах Энержи компани хөдөлмөрийн аюулгүй байдал цэцрэг хамгаалалт хариуцсан супервайзер. Бадрах Энержи компани нь Франц Монголын хамтарсан компани байгаа. Монголд 25 жилийн туршид үйл ажиллагаа явуулж байгаа. За хэдүүлээ өнөөдөр Бадрах Энержи компани зөвч пайлот үйлдвэрийн туршилт дээр ирсэн байна. За тэгээд энд хэдүүлээ Бадрах Энержи компани ажилчдынхаа мэргэжлийн шаардлагын хувийн тунг хэрхэн хяндаг талаар хэдүүлээ танилцгаая. За ингээд хэдүүлээ мэргэжлийн шаардлагын хувийн тунгийн хяналтын сэдв рүү орохоос өмнө би та гэдэд энэ цэцэргийн талаар товч бас ойлголт өгье гэж бодож байна. За та гэдэд би энэ байгаль дээр хаасайгүй цэцэрэг байдаг гэвэл та итгэх үү? Хэрвээ үгүй бол би та бүхэнд яг энэ цэцэрэг хэмждэг зориултын багжаар нь яг энэ зөвч пайлот үйлдвэр буюу энд хэд зааж байгаа хэдүүлээ энэ багжаар нь хэмжиж үзцгээе. За энд бол үйлдвэрийн талбай дээр за газрын гадаргаас 1 м орчмын өндөрт 0.11 микрозивэрт цаг зааж байна. Тэгэхээр Улаанбаатар хотод буюу бусад газруудад хэрхэн зааж байгаа хэдүүлээ бас энэ багжаар харьцуулж харцгаая. За яг би нийслэл Улаанбаатар хотынхоо төв цэг болох Сүхбаатарын талбай дээр ирсэн байна. Дорногов аймгийн Зөвч сайт дээр хийсэн цацрагийн хэмжилтийг харьцуулсан байдлаар хийж үзье. За тэгээд энэ багаж маань мэдээж нөгөө үнэн зөв хэмждэг гэдэг нь Цөмийн нэргийн комиссийн ажлын албаны харьяа лабораториор баталгаажсан юм багаж байгаа. За тэгээд мөн адилхан газрын гадаргаас 1 м-ийн өндөрт энэ хэмжилтийг хийж байна. За хэмжилтийн утга маань 0.12 микрозивер цаг зааж байна. Тэгэхээр яг түрүүний миний ингэж харьцуулт хэмжилт хийсэнчлэн энд болон Улаанбаатар хотод адилхан энэ багажаар цацраг хэмжигдэж байна. За тэгээд та бүхэнд бас нэмэлтээр мэдээлэл хэлэхэд Монгол улсын хэмжээнд байгаль дээрх цацрагийн хэмжилтийн фон утга бол 0.20 микрозивер цаг байдаг. Тэгэхээр бид хэдийн хийсэн хоёр цэг дээр хийсэн энэ хэмжилтийн үр дүн маань бол энэ фон утгын хэмжээнд байна гэж та бүхэн ойлгож болно. Тэгэхээр хэдүүлээ орж Бадрах Энержи компани энэ үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдынхаа мэргэжлийн шаардлагын хувийн тунгийг буюу энэ цацрагийг хэрхэн хэмжиж хяналт тавьдаг талаар хэдүүлээ орж үзцгээе. Бадрах Энержи компани цэцрэг идэвхтэй ашигт мултамлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За тиймдээс Цөмийн нэргийн тухай хуулийн дагуу дүрм журамд нийцүүлээд бүх үйл ажиллагаа явуулдаг. Бадрах Энержи компанийн ажилчдыг бол цацрагтай ажиллагч болон хүн ам гэж ерөнхийдөө хоёр хувааж байгаа. Энэ болохоор цэцрэг идэвхт материалтай хэрхэн харьцаж байгаа цар хүрээгээр нь бол тодорхойлж байгаа. За манай ажилчдын нийт ажилтны 60 орчим хувь нь бол цэцрэгтэй ажиллагч байдаг. За цэцрэгтэй ажиллагчдыг болохоор Цөмийн нэрийн тухай хуулийн 43 дугаар зөвлөлд бол мэргэжлийн шаардлагын хувийн тунгийн хяналтанд хамруулна гэж заасан байдаг. За тэр хүрээнд болохоор манай компани нийт цэцрэгтэй ажиллагчдыгаа мэргэжлийн шаардлагын хувийн тунгийн десиметрийн хяналтанд бол хамруулдаг. За нийт ажилчид маань болохоор 2 ээлжин десиметртэй. За энэ десиметрийг болохоор сардаа 1 удаа мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа хүнсний аюулгүй байдлын лавлгаа лабораторийн цэцрийн хяналтын лабораторид бол явуулж шинжилүүлдэг байгаа. Энэ болохоор 50 баяр гэдэг хүний десиметр байна. Хүн болгон өөр ингэсэн нэртэй десиметрээ зүүн. Ийшээ ажил руу орохдоо хяналтын бүс рүү орохдоо бол энэ десиметрээ зүүж ордог. Гарахтаа буцаагаад байранд нь тавьдаг байна. За 2021 оны хувьд болохоор манай ажилчдаас хамгийн өндөр тунг бол 229 мм тун авсан. За дундаж тун нь болохоор 0.5 мм байгаа. Энэ нь болохоор цэцргийн аюулгүй норм заасан хэм хэмжээнээс 40 дахин бага байдаг. Цэцргийн аюулгүй нормд юу гэж заасан бэ гэхээр цэцрэгтэй ажиллагч нь 1 жилд 20 мм-ээс ихгүй тун авна гэж заасан байдаг. За энэ бол манай ажилчдын дотоод шаардлагыг хэмждэг хувийн досиметр. Тэгэхээр энэ досиметрийн ажилтны зарчмын талаар та бүхэн эхлээд танилцуулъя. Жишээ нь энэ бол ингээд манай энэ хяналтын бүс дотор ажилладаг нийт ажилчдын нэрс болон ингээд нөгөө досиметруудынхаа дугаартаа ингээд таараад байж байгаа. Тэгэхээр жишээ нь энэ бол энэ хүний досиметрийг ингээд авлаа гэхэд та бүхэн сонсож байгаа хөө энэ ингээд сороод эхэлдэг өөр дээрээ ноцоостой. Тэгэхээр энэ ямар зарчмаар ажиллах вэ гэхээр насанд хүрсэн хүн
цагт 1.3-аас 1.4 м3 агаарыг амьсгалдаг. Тэгэхээр энэ багаж маань тийм хэмжээний агаарыг цагс оруулж өөртөө авдаг байна. Тэгэхээр энд байгаа ажилтан маань энийг зүүснээр амьсгалын замаар одоо авж байгаа ямар нэгэн цацрагийн шаардлага байх юм бол тэрийг энэ багажаар төлөөлүүлж хэмждэг байх нэ. Тэгэхээр бид нар энэнийхээ детекторыг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулж шинжилгээнд хамруулдаг. Тэгээ гарсан үр дүнгийн боловсруулалт хийгээд төрийн захиргааны байгууллагууд болон тухайн ажилтнанд өөрт нь бол танилцуулж гарын үсгээр баталгаажуулж ингэж ажилладаг байна. Тэгэхээр энэ багажны үр дүнгээр бүтэн жилд авсан одоо мэргэжлийн шаардлагын хувийн тун нь хамгийн өндөртөө нэг 2.9 мЗ/т жил орчим байгаа. Тэгэхээр зөвшөөрөгдөх хэмжээ бол 20 мЗ/т байдаг. Тэгэхээр тэрнээс даруй одоо 8-9 дахин бага ийм үр дүн бол харагдаж байгаа. За ингээд сая хэдүүлээ Бадрах Энержи компани одоо ажилчдын мэргэжлийн шаардлагын хувийн тун хэрхэн хямдаг. За тэгээд түүний үр дүнтэй бас хэдүүлээ сая танилцлаа. За тэгээд сая хэдүүлээ үр дүнгээс харахад одоо Монгол улсад болон олон улсад мөрдөгдөж байгаа зөвшөөрөгдөх хэмжээнээс одоо ажилчдын авсан тун маань хэд дахин бага байгаа энэ үр дүнг бол сая харлаа. Тэгэхээр та бүхэн одоо Бадрах Энержи компани үйл ажиллагаатай ирж танилцахад үргэлж бид нээлттэй байх болно. За тэгээд бидний одоо өнөөдрийн одоо компани үйл ажиллагаа танилцсан та бүхэнд баярлалаа.